намайг Мөнхөрдөн гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн антропологи мэргэжлэр, Австралийн Мельбурний их сургуулийн хөгжил судлал гэдэг мэргэжлэр, одоо Оксфордын их сургуульд газар зүй хүрээлэн буй орчин гэдэг чиглэлээр доктор зураа явж байгаа ийм судлаач. Ажлын үед бол Монгол Улсын их сургуулийн багш ийм хүн байгаа. За надаас өмнө бол Оксфордын их сургуульд 2 монгол хүн сурсан юм байна лээ. Би 3 дахь нь улаан явж байгаамаа. Яагаад энийг хэлж байгаа гэхээр дарга нар маань бидний нөгөө ажилгүй, анхаагүй, арчаагүй, жүжигчээ итэргээд байгаа болохоор бас сануулаа хэлчихье гэж утсан. За надад 2 асуулт байгаагаа би минутын төгсгөлд асуун. Тэрнээс өмнө нэг талархал хэлмээр байна. Одоо үнд бүргэж шуунаас зүхтэж байгаа болжмор шоу гэдэг шиг ямар ч өмгөөл хамгаалалгүй байсан санаа сэтгэлээрээ нийлж байгаа энэ жагсагчид эдэргээ янз бүрээр цоллуулаад байгаа ард түмэн бидний төлөөллийг ингэж хүлээж авч энэ том улсын хурлын бүтцийн байгууллага дээр ийм хилцүүлэг өрнүүлж өгж байгаа Ардсан намын бүлэгдэх баярлалаа. Жаргалын гишүүнд их баярлалаа. Өчигдөр биднийг дэмжинэ гэснийхэн төлөө Нямбаатар дарагт бас л хэлүүлээд авч явах шиг байлаа. Энд ингээд тороогоо хоцорсон байгаа Цэнгүүн гишүүнд баярлалаа. Маш муухайгаар доромжилж гутааж байна. Удахгүй биднийг бас дэмжихгээ байж байгаа Понслмаа гишүүндээ бас баярлалаа. Ардын намын тэрүүн сонголт Лука гишүүн маань бас дэмжих байхаа гэж горьдлохын үдээр би хараа байж байна. За 2 асуултаа эхэлье. Өнөө өглөө би энэ Алтан зул даргатай уулзаад ямар учиртай юм бэ наа үзүүлдэггүй гоё байгаль орчны үнэлгээгээ үзүүлээч гэд манай даваадлаа даргын гайхуулаад ингээд идэг юмнаас нь харчлаа. Манай ах гинтцэн баха надад харуулцсан. Тэгээ тэн дээр би нэг 2 өөрийнхөө мэрэгчлэлтэй холбоотой 2 үнэлгээг л харсан. Нэг нь бол нийгмийн нөлөөллийн үнэлгээ. 2 нүүрэл юм байна лээ. Энэ том төсөл дээр 2 нүүр нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй гинэ. За соёлын үеийн судалгаа байна гэсэн чинь 5 мөр өгүүлбэр байна лээ. Энэ том төсөл 5 мөр соёлын үеийн судалгаа үнэлгээтэй юм гинэ. Гэхдээ яагаад ийм юм бэ? Энийг ахаад дэлгэрүүлж хийж болох уу? Дарга нараа тэр их мөнгөөс наатхан дээр ахаад нэг хэдийг тавиад өгөөч гэж өчүүхэн би гомоор байна. За дараагийн асуулт болохоор ерөөсөө гол гэдэг бол онцгой хамгаалтын бүс байдаг. Энд ерөөсөө тэр химийн бодис хэрглэж ашиглаж болохгүй. Тийм хөлтэй юм байна гэж би ойлгосон. Зүв бол. За тэнд биднийг очиод ингээ эрэгтэй хагасанд танилцуулаад явж байгаа юу нь мэддэхгүй нэг бодисыг л ашиглаад хэрэглээд ийлээ. Тэрэн дээрээ зөвшөөрөл хилдэв юм авсан байдгийн болов яасан байдгийн бол те. Одоо энэ миний мэрэгжлээс жаах бол. За нөгөө 3 дахь асуултын бол угаасаа асуусан учраас энэ 2 асуултанд нь илүү ингээ тойруулалгүйгээр тодорхой сайхан хариулаад өгөөч гэж гуйж байна. Их баярлалаа. За Мөнхөрдөн судлаачийн асуултанд хариулъя. Эцэг дарга нэг дөрвөлж даваадлаа. За автозам зарим дэд үтцүүдийн төслийг хийхэд угсаатан зүй археологи, палеонтологийн судалгаанууд бол хийгддэг тус тусдаа. Тэгээд энийг бол бид нар бол гүйцэтгээд хилцүүлэх одоо байгууллагууд нь бол хандаад өгсөн байж байгаа. За нөгөөх 2 дугаар асуулт нь нийгмийн нөлөөллийн үнэлгээ бол яг юунд дүрм журм заасныхаа дагуу ингээл үнэлэгдээл хилцүүлэгдээд батлагдсан байгаа. За би яг нийгмийн үнэлгээний хэсэглийг өөрөө дэлгэрэнгүй хараагүй байна. Харж уншаад одоо та бүхэнд бол тайлбарлая гэчлээ. За гидрогеологийн судалгаа хийгдээд усны газар эцэслэл тайлангаа тэр бургасыг аваад тэр доотлолт нь өрөмдлөгдөж хийгдээ тэр судалгаа тэн дээр үнэлэгдсэн судалгаа нь авчиж өгөгдөж усны газар дээр судалгаа эцэлэгдэнэ. За би зүгээр ингээд тэр бодисын талаар мэдэхгүй. Тэр байгууллага зөвшөөрлийнхэн дагуу юм дээр явж байгаа. За бодисын талаар өрөмдлөгийн нөхцөлд ямар шүү бодис хэлсэн бэ? Аргачлалыг батлуулаад явхууд бол полиакриламид буюу PAM гэдэг бодисыг бол ашиглаж байгаа. PAM. Энэ дээр бол энэ нь өөрөө шонсорын өрөмдлөг геологийн геотехникийн судалгаан дээр хийж яхад өргөн ашиглагддаг. Энийг ус тогтворжуулагч байдлаар явдаг. Хор нөлөөлөл маш бага. Ийм байдлаар бодисыг бол тухайн аргачлалтаар бол манай Монгол улс заагдсан норм дүрмийн хүрээнд бол энэ бодисыг л ашигладаг. Энэ бодисыг ашиглаад өрөмдлөгийн ажил хийгдэж явж байгаа гэсэн. За тэгэхээр энэ хатан дулаан аврья хамгаалъя гэдэг хөдөлгөөнийхэн бол ерөөсөө та бүхний яриад одоо хэлээд байгаа шиг тэр хөгжлийн төсөл элдв юмыг бол эсэргүүцэж анх ийм юм ерөөсөө нэгнээс нь чирээгүй. За тэр яриад байгаа 1-2 дугаар хурдны замаал эхлээ барьцгаа заавал тул дайгуур барих гээд байгаа болцоо гэдэг санаа хэлсэн. За зорилго маань бол юу вэ гэхээр за одоо энийг хэдүүлээ зогсооё. Та бүхэнд мэдээлэл нь ард түмэн биднэрт алга. Наад гоё ингээд үзүүлээд байгаа ингээд гайхуулаад байгаа номыг чи хэдүүлээ хэд хоног уншиж чаад дахид цуглаад
ярья. Цаг заваан гаргаж өнөөдөр ирсэн төрийн албаагч та бүхэнд баярлалаа. Ажил хийхээсээ түрүүлэл хэдүүлээ ингэж суглаад ярих ёстой болохоос биш хүчрхийлж хүчээр хийчээд дараад нь ингээ баасан цэвэрлэх гээд байж чадаад энд ингээ бөмбөгнөө сууж явах ёстой биш байсан юм шүү гэд. Дарааллаа хэдүүлээ алдсан байна. Ахаад хэлэлцъя. Энийг зогсоо хэдүүлээ. Зогсоож жагаад дахиад тал талаасаа хэлцээд яри.